Энэхүү видеог олон улсын бооцооны сайт OneXBet хамтран өргөж байна. Хэрэв та 21 ба түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байрлах линкээр бүртгүүлэн өөрийн мэдээллийг үсгэж AutoRedit промо кодыг ашиглан анхны депозитод 100% бонусыг аваарай. За тэгээд OneXBet баярлалаа. Видео руу орцгоё. Өдөр хоног өнгөрч заваа засаж дуусаад Мирагийн байдаг газар очих ёстой шүү дээ уг нь. Гисэн идэж Диногийн өндгүүд хагарах шинж юусоо байдаггүй болохоор нь дорж маань ухаан сэж завин дээрээ үүр засаад өндгүүдийг зөөхөр оролдоно. Дино мэдээж юу гэж ийм амархан өндгүүдээ зөвлөхөд байх вэ? Харин ашгүй нэгэн завин дээр зассан үрийг хараад тэд тэндээс явах ёстойгоо сайн ойлгож өндгүүдээ аваад тэд зандаа гарна. Задгаа талаа аялалд гараад удаагүй байтал нэгэн шүн тэдэн рүү нэгэн зүйл ойртож байдаг. Маргааш өглөө гэхэд тэдэн рүү аврах хөлөг онгоц гүйцэн ирсэн байх ба түүнээс олон тонны жижиг тулааны зав гарч ирэн дайрч эхэлнэ. Дино өндгнөөсөө ерөөсөө холдохгүй хамгаалах зуур нэгэн завнаас бараг Диногоос том биетэй нэгэн халзан ир гарч ирдэг. Дуутахад амар байх үүднээс энэ халзан ирийг хамсдаа балдан гэд дуудацгаая. Түүний арсыг нэвтлэн гэдэг амар биш бөгөөд Диног нүцгэн гараараа цохиход түүний амнаас өндгүүд нь унаж нэг нь хагарч орхих нь тэр. Тэднийг ингэж тулдаж байх зуур нэг эмэгтэй Диногийн өндгүүдийг гартаа авч тэднийг ямар ч эсэргүүцэлгүйгээр байрна. Саяын эмэгтэй бол энэ нүсэр хөвдөг цайзын хатан ам байдаг. Тэднийг бие биенээс нь салгаж төмрөөр хийгдсэн шоронд хориод өндгүүдээр нь сүрдүүлж гав гинжцүүн. Маргааш нь тэднийг жижиг онгоцсон цэргүүд болон балдангийн амтаар ачаад нэг эрэг дээр очиж буулгаад зэвсэг өгч тулдахыг шаардна. Манай хоёр тулаанаас ухрахгүй шууд л тулдна шүү дээ. Цайзыг сүрүүлж дуусахад мэдээж балдан болон манай хоёр нилээдгүй шархацсан байна. Хатан ирэхэд түн дайчтай номготгох хоёр өндөг болон нэг бяцхан охин байдаг. Учир нь балдан Динотой адил шалтгаанаар л энэ дайнд хүчээр оролцоод байдаг юм байна лээ. Тэдний мэдээж дахиад л дайнд оруулна шүү дээ. Тулаан дуусаж бие эдгээгээ дахиад л дараагийн тулаан. Ингэж тэдний аимшигт байлдан дагуулт эхэлдэг. Тэд замдаа таарсан бүхнийг ямар ч өвшөөлгүйгээр өгөх юм. Тэр бүхэл тэдэнтэй дайсагнаагүй байсан ч тэднийг хүчлэж тулаан хийлгэнэ. Энэ бүхнийг дорж үлдээсэн нэг орой харуулыг ухаан алдуулж түлхүүрийг нь аваад Мира болон өндгүүдийг авч зүхтах гэж байтал энэ үеэр нь өндгүүд хагарч орхидог. Зулцгнуудынхаа дууг сонссон Дино тороо задлан тэдэн дээр ирэх хэдий ч бүслэгдэж зулцгууд болон охиныг алдаж баригддаг. Хэрвээ балдан хамт тулцсан бол мэдээж энэ зүйл болохгүй л байсан болов уу? Мэдээж хатан Дино болон доржийг дуртаяа өгөх юм шүү дээ. Учир нь түнд 2-2 динозаврын зулцаг байна. Балдан Диногийн хүзүүг тас завчихын оронд түүнийг инжиг суллаж хатан руу дайрснаар зулцгууд болон охиноо авч чаддаг. Харин энэ үеэр дорд суллагдаж тэд дээр тулдах зуур балдан хүлээг өөр шиг намрах биетэй хүмүүс сэлүүрдэж байсныг суллаж жинхэнэ үмийг бий болгодог. Мэдээж энэ аимшигтай тулааны дундуур зулцгууд байвал хитрхи аюултай болохоор тэднийг аваад онгоцноос үсрэнэ. Дорж тулааны нэг завыг ядах юмгүй суллаж суугаад эндээс зутах боломжтой болно. Харин балдан хатныг нэг мөр дуусгаж ингэж тэд маш удаан хугацааны турш хүчээр дайчлагдаж байсан зүйлээсээ сайн нэг юм салж цаашаа аяллаа үргэлжлүүлдэг. Гэхдээ мэдээж түүнийг стооцвол тэд аюулгүй.
Эцэст нь нэг юм тэд Мирагийн газар дэрэн түүний тосгоныг хайн цааш явна. Мэдээж дорж маань энэ их дайн тулаанд 9 мэндүүлдээс нь баярлаа гэж залбирэн шүү дээ. Харин маргааш болоход Дино зулцуудад орчдүүлдээгээд хоолны юм ботхоор явна. Нэг юм Мирагийн найзыг олж түүний амьдардаг нэгэн суурин газар ирдэг. Мираг ирсэн тэр аяараа баяр болж оройн болоход дорж болон Динод байх газрыг нь зааж өгнө. Мэдээж бүх насаараа агууд амьдарсан нэгэнд бол байшин танил биш шүү дээ. Өглөө нь Мираг ирэхэд дорж бүх амьдралтаа юутай байсан мөн юу туулснаа сүг зургаар үлдээсэн байдаг. Ингиж амар жимэр амьдрах нь гэтэл тэдний хойноос хөгшин Вайкингэр өшөөгөө авахар ирсэн байх нь тэр. Өдий хүртэл юунд ч ялагдаж байгаагүй хоёрт маань хүртэл түүний эсрэг тулдна гэдэг хитрхи тэнцвэргүй мэт. Түүнээс зугтаж хавцал уу даврах хэдийж түүнээс зугтна гэдэг бүтэхгүй зүйлээдэг. Оройд гарч цааш зугтах газаргүй болоход тэднийг аль хэдийн гүйцэн ирхэн дэр. Дино руу дайрн түүнийг шатааж эхлэхэд дорж түүн рүү буцан дайрч муу адил галж шатна. Түүний амт хавцлуу руу унаж ёроолд нэрэхэд хөгшин Вайкингэр яагаад ч хүү байдаг бол дорж маань юу ч үгүй шатсан байдаг. Харин энэ үед газраас гинэд авраг гар гарч ирэн Вайкингэрийг авч утгахад Мира доржийг аль чадхаараа хурдан имжлэхээр аваад явна. Энэхүү аимшиг тулаанд Дино ямар нэг байдлаар гэмтээгүй боловч дорж хитрхи түлэгдсэн байдгаас болоод удаан амьдрахааргүй болсон байдаг. Гэхдээ энэхүү агуун зэрлэг хүний түүх энэ хүрээд дуусахгүй. Балар эртний цаг үе дүрмэх Спиро хэмээх агуун хүн болон түүний фан гэж нэрлсэн Дайносавр хоёрын хүрлийн тухай өгүүлэх түүхийг та бүхэн хүлээн авч үзлээ. Энэхүү цувралд нэг ч үг хэлэх шаардлагагүйгээр дөрүүдийн сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэж байгаа нь өөр мэт юм. За тэгээд энэ хүртэл видеог маань үздэг та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай.